Нар сарны заагт өнгөрөн урсах цаг хугацаа агуу бүхнийг төрүүлсээр байдаг. Эгэл барилгын туйл болсон хүн бүрийн мөр үүг түүхийн улбаатай ажгүй. Монгол үндэстний дархлаа улс өвсгөлийн баяр наадмын чимэг болсон хүчит бөхчүүдийн уухай энэ л өдрүүдийн хэмэр байдаг. Яргалтайн дэлгэр бүрдсэн энэ баяраар эрхэм танд баярын төрлөг нэмэхээр түмний нэг нэвтрүүлгийн гэрэлт жим үргэлжилсээр байна. Тэгээ энэ газар бол одоо сүүлийн 6-7 жил ингээд дан тасралтгүй гарч байгаа. Тэгээ энэндээс манай олон сайхан бөхчүүд, өсвөрийн бөхчүүд маань улсын их наадамд 6 төрөө авсан. Ганц үндэсний бүх гэлгүй одоо энд чи манай жуудагаар барилдаг хүүхдүүд маань ирж хээрийн бэлтгэлд сэргэлтийн бэлтгэлээ хийдэг юм сайхан хангаа байгаа. Цэдэн шин шээрэв гэж чухам хэнсэн билээ. Тэрээр унаж босхын ухааныг өрдсөн уулсыг түшиж үйлсээр алсарсан мэхийн их уурхай билээ. Одоо манай Баянгор аймаг бол бөхчүүд цайтай тэр дундаа Баян булгийн бөхчүүд их хизээнээс их сайхан бүхийн орон гэж ярьдаг та. Тэр сайхан далангийн мингэрт одоо та бас улсч үнсэн хүний хувьд тэр нутгаас нурсан үед аав ээж ч одоо бүхийн удам өгсөлтэй хүн байна. Ямар шохон улс. Манай аав болохоор ер нь хүндэр хүн байсан. Тэгээ нэг одоо бараг цаалхад 1 м 84-5-6 байрын тийм өндөрт. Одоо нутгийн улсуудыг ярьд манай аав их гартаа гэж чадaltaй бяртай байсан гэж. Гэтэ өөрөө их тэгж барилдаагүй. Манай ээжийн тал болохоор бас нэлээ тийм бүхийн орнтой юм лээ. Тэгээд тэр манай ээж аав нь бол ихээс хоёулаа тийм гүнд гэж хүн байсан. Гүнд сэретер гэж хоёр хүн байж байгаа. Тэгээд тэр гүнд гэдэг хүний хүү цамбаж үгээд. Цамбажийн хүүхдүүд нь болохоор одоо сумдаа нэлийн олон төрүүлсэн лиз гэж сумын заа. Тэгээд тэрний дүү дорж өргөж сумын ачин байсан юм лээ. Манай ээж энэ лээ. Тэгээ намайг хүүхд байхад тэр лизэн заа. Манай тэрчээсээ ирээл одоо нэг ягаал. Тэгээ намайг заа би жоохон байсан юм аа. 3-4 дүүрэн байсан болоо тэгээл. Одоо нэг тайлангаа аваад над 3 төгрөг тэр үчи 3 төгрөг чинь ногоо тэгээд тэрийг гаргаж өгөөл. За чи бүх болох хүүхд биш үү? Бүх болох юм байна. Энэ танаа энэ бүх болох юм байна энэ. За чи сайн бүх болоорой гэдэг над 3 төгрөг өгчээсэн байхгүй. За тэгэл тэр бас миний их сэтгэлд их хотсмаар. Би ч өөрөө бас хүүхд багтаа их дуртай, их сонирхолтой барилдгал юм юмсан. Тэгэл лизен зан гэж яар манайхан ч одоо. Тэгээд тэр лизен занаас анхныхаа тэр 3 төгрөгөөр л та яасан тэр бол их тод үлдсэн. Үлдсэн олон сайн боломжтой нэг л дээ. Манай нутагч ер нь их сайхан хангаа штэ. Тун тэнгэр гайханчууд манайхаас их ойрхон штэ. Өглөө гарч очиод нэг очичоод тэгээд таквад ирнэ штэ. Одоо үр жаргалан, дар жаргалан, тангал сингэлгээл тэгэл даяанч хүнлэн бол гээл хаанаас нь достын ороо гээл сайхан сүрлэг одоо 2000-аад юутай 70-аас тийм сайхан сүрлэг уулстай. Тэгээ тэр нуруу дундаас ч л одоо сарлагч ер нь тэгэл тагнаал явж штэ ер нь. Тэгэл тэрий чинь намар ч одоо нэг 7 сар 8 сар гээл тэгэл юу яа чинь тэгэл сарлагын хүчин тийшээ төшөөл алгуулж өгнө. Тэгэл тэр чинь хураах гал тэр уулуудыг дээгүүр тэгдэж явсан да. Тэгээ тэр маань их ерөнхий тэр гүйж явсан тэгэл хөлнөцгөө явсан тэр маань ер нь тэгэл цаашд бас спортоор хичээлээд амжилт гаргах их нөлөөсөн гэж боддоо шүү дээ. Олон шавнар гэлтэхэд түрүүчийн шавнараа их сайхан зүг бэлдээд
чул ах нараасаа бас их юм сурдээ. Эгч нараасаа бас хүүхдүүд их юм сурдээ. Тэгээ хамгийн гол нь одоо эхний зөвлөл тавьж өгөх юм бол тэр бол нэг зарим уусууд гайхаад ийм олон шавнар үлдээд одоо ингээд яахад гэх юм. Тэр эхний юугийн одоо сайхан зөв тавиад өгсөн л гэж боддоо шүү дээ. Тэгээ ах нараасаа, эгч нараасаа эдгээр чи их юм сурдаг байхгүй. Өөрийнхөө үед цудан ч гэсэн өмнө нэг 2 жилийн өмнө ирсэн нөхрөөсөө одоо бас их юм сурдаг шүү дээ. Улаанбаатар гот орж ирээд бүх болоо гэж бодсон, бүх болохоор хаана очих вэ гэж бодсон. Хамгийн түрүүнд нутгийнхаа ах дээр очиё л гэж ингэж бодсон юм байна. Тэгэл одоо Шир багш маань тухайн үед Баянзүрх дүүргийн биеийн тамир спорт ороонд дасгалжуулагчаар ажиллаж байсан. Тэгээ шууд яваад очисон багш маань сайхан хүлээж аваад ингээд одоо анх бүхий авсаг заалгаж бүхий дургуун ногоон төвчийн дээр анх гарч ингэж Шир багшийн шав болж бүхийхөө спорт төвлөлт тавьж эхэлсэн. Шавл сайхын бол хамгийн бахарх юм тийм шүү дээ. Одоо нэг үе одоо үнэхээр дэлхийд бол одоо бүх юм сайхан хөгжсөн байна. Хуучин бол одоо нэг тэмцээн уралдаанд явсан бол яаж барилдсан бол яасан бол ийсэн бол гээл дийнх нь үед бол баг тэр төв шуудан дээр эсний мэдээ авдаг байсан бол одоо бол ерөөсөө шууд одоо интернетээр үзээд яаж орж байгаа, яаж барилж байгаа гэх бүх юм яадаг болсон. Тэгээ олон шавнар маань одоо төв дэлхий олимп одоо заалмад орж байна. Төв дэлхийн сум Гран При, Гран Сламд одоо орж алт мөнгө авч байгаа. Тухайн үед л одоо мэдхийм. Тэгээ бахархаад сууж яадаг хүмүүс одоо бас сайхан баяр хүргэдэг одоо. Тэгэл тэр хамгийн сайхан юм тэр л байт юм да. Тий. Багш хүний. Тэгээ миний одоо үндэсний бүхэн одоо багш бол яг төвлөрсөн багш бол мөнгө арслан юм байна. Тэгээ ерөөсөө л өөрийнхөө тэр арга барил одоо бүхэл юм одоо наадмын бэлтгэл дээр ч л одоо ярина шүү дээ. Өөрийнхөө. За тэгээд мөнгөн багштайгаа танилцал. Тэгээд анх нөгөө самби хотын авраг тэр үе чинь хот улсын авраг чинь одоо байрлал байсан. 14 хоногор одоос л тэгээд Баянгол дуудалд байрлалцсан. Тэгээд нэг байралтаа болоод одоо Намхан Арслан гэдэг таних багтаа Сиренингийн намсараа гэдэг Аранга аймгийн Зэнгэрсүм аймаг Арслан нэг гарах гэсэн зодог шуудаг байхгүй бас. Тэгээд Намхан Арслан гэж зодог шуудаг юмсад анх удаа гараад гарсан. Анх удаа гарч байгаа нь чинь тэгэл энэ аврагуудын амд л өгдөг гэсэн шүү дээ. Тэгээ Баяны аврагтаа хамгийн анх одоо зааланд гарч таарч байсан. Тэгээд Баяны аврагтаа юу болох вэ жоохон тулаал тэгэл очижсэн. Тэгээд зигтэй тэгэл дараа нь нэгэн барилна Хадбаатар аврагтаа нэг таараал нэг 10-20 минут л бас жоохон ноцлсон юм шиг байна. Тэгээд тэгсэн чил нөгөө засвал юунууд чинь оноолтын усууд ч бас тэгээд нэг жоохон гайгүй үзээд эхлээд бас доошоо амаа. Тэр чинь бид нар нэгийн даваад нэг аймгийн арслан за Начингадаа тааруулах баярлдаг байл шин. Улсын цолтонгуудаас л зөрчилд нэгийн даваач нэг хоёрын даваач их тэр хоёрын даваа бол их чанга таардаг байсан шүү. 2005 онд би улсын баяр наадмаар улсын начин цол хүртсэн. За ингээд 2005 онд улсын наадманд барилдахад хоёрын даваа гэж одоо аймгийн арслан цолтой өгчүүдэд бол их хайхтар чанга даваа байдаг. Тэр тусмаа одоо улсын цолон зүтгэж яваа, улсын цолыг өсөж мөрөөдж явж яваад аймгийн цолтой өгчүүдэд хоёрын давааны оноолт бол маш хатуу. Тэрийг давсан тохиолдолд бол одоо ер нь нэлээд том одоо даваагаан давлаа гэж ингэж боддог. Тийм хүнд хэцүү учраас байдаг. 2005 оны улсын баяр наадмын хоёрын давааны оноолтыг сонсоо сууж исэн. За хэнтэй дарах бол яах вэ гэл ингээл одоо тухайн үед наадмын ур амьсгал наадмын дэвжин дээр нэг цол авчих гэж яваа залуу хүн чинь бол одоо бас л их юм бодно л доо. Аймгийн арслан Ширв аймгийн арслан Батуулттай оноолт таарлаа гэж зарласан. Тэрийг сонсоод магнаа хартал баярсан. Ширв багштайгаа хоёрын даваанд оноолт таарчихсан байсан. За гарсан мэдээж багш минь намайг сайхан үнсээл ингээл одоо сайн барилдаараа минь хөө сансан цолоо аваараа гэл ингээл явуулж ирсэн. Тэр ерөөлөн сайхан билээ би тэр чил улсын цол авсан юм байна. Тэгээ үнэхээр би бол одоо Ширв багштайгаа ерөөлөөр өчсөн гэж ингэж бодож байна. Сайн дасгалжуулагчийг шав нарынхын амжилтаар үнэлт өгнөдөг бичигдээгүй хуулийн тод жишээ мөнөөсөө мөн.
би өхөр бас сайхан аймгийн арслан болтлоо барилтлаа. За тэгээд ер нь хизээнээс ингэж дасгалжуулагчаар ажиллах болов. За би чинь өөрөө барилгад байсан тэгээд спортороос тэгээд 80 доноос эхлэх хичээлээд манай найрамлын дарга бас намж үлдэж хөвөлдөлтэй авсан. Бас тэр намайг одоо тасалж уусч болно гэдэг. Тэгээд 1993 оноос эхлээд тасалж уусч болоо. За. Одоо 20 гаруй жил болж байна. Тийм байна. Одоо 23 4 жил болцсон ба шүү дээ. Тэгэл одоо Баянзүрх дүүргийн спорт хороонд 10 жил 12 жил ажиллаад тэгэл онцгой байдалд орсон доо. Онцгой байдалд бол одоо одоо 10 жил болчихлоо шүү дээ. За би анх багштайгаа 2011 онд Үүрэнгийн аймагт жудогийн тэмцээнээр анх танилцж байсан. Он гараад 2012 онд цагаан сарын дараа багштай ярих хичээлээ. Тэгээд тэрнээс хойш жудо өгөхөр спортын дэвтэрт авч спорт багштай бэлтгэсэн гээд тэр жилээ жудо өгөх улсын арга болсон. Тэгээд түүнээс хойш зөндөө олон уралдаан тэмцээнд багштай хамт явж оролцоод зөндөө олуудаа төрүүлж. Тэгээд бас үндэсний өгөхөр бас Монгол өхөн дүүхэнд бас сайхан амжилтуудыг гаргасан. Тэгээд одоо болтлоо багштай хамт бэлтгэх сургалтаа хийгээд зөндөө олон юм заалгаад тэгээ явж байгаа. Тэгээ энэ хангаад бол ер нь Монголын одоо үе үеийн олон бүхчүүд одоо бас төрж гарч ирсэн. Бэлтгэх сургуулаа хийж ирсэн юм сайхан хангаа байгаа. Энэ хангаа бол ер нь бэлтгэх сургууль хийхэд их сайхан тохирсон тийм сайхан хангаа байгаа. Тэгээд та бүхэн харж байгаа одоо ингээд хөө шууд онготол энэ уул ус агаар ярих юм байхгүй. Үнэхээр нэг байгалийн одоо Монгол ийм нэг сайхан газрын нэгэ. Доош өрж шин. Инхээр чи өөр ингэж очдог байхгүй. Дээр өрж жагаад ингэж чөрөөр доош сууж байгаа. Гол хамгаалалт нь тийм шин. Одоо энэ жил бас тэгээд багштай хамт хэрэгжилж бэлтгэл гарсан байна. Тэгээд наадмад жудлын чи гардаг. Тэгээд жудо, самбоч, сумо гэдэг бүхэл төрлөөр багш минь заасуулдаг. Чи 2012 он, 13 он, 14 онд Улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд 3 жил дараалан төрүүлсэн. Тэгээд тийм 3 жил дараалан төрүүлээд 2015 онд Үүрэнгийн аймгийн наадманд бас барилж төрүүлж аймаг асан цолсон. Би одоо энэ жил бас бэлтгэх сургалтаа хийгээд улсын наадманд барилдах гээд тийм байж байна. улсын наадмын түрүүг таны шагнал олон жил авсан гэж сонсч ирсэн юм байна. Улсын наадмын түрүү өсвөрийн бол одоо 7 төр авсан байт. Тэрнээс манай 5 төр чинь 3 жил дараалан төрөөс бас нэг онцгой амжилт гаргасан. Биш одоо 17 та одоо энэ жил 18 хүрч байна л да. Манай Үүрэнгийн аймгийн нарийн дэлхийн хөвгт. Энд одоо бас байгаа тэгээд тэр чинь 14-т ирээл 14-т 15-т 16-т төрөл 17-т аймгийн арслан авсан. Өсвөр үе залуучуудын улсын авраг болсон. Ажаас жижиг цөөхөөр бас дэлхийн аврагын анхны хүрэл медаль авсан. Экспорт руу бас нэлээд явж байгаа л да. Тал руугаа арай илүү бэлтгэж байгаа. За Ширээ багш бол багшийн хувьд хамгийн их нь хараа сайтай тийм хурц ухаантай хүн гэж боддог. Яагаад гэвэл одоо Ширээ багшаас гарсан шавнар нь одоо дандаа мундаг явж байгаа тамирчид дандаа залуу тамирчид байна. Жуудгийн тамирчтай гэх юм бол одоо Олимпиад явж байгаа Цогтбаатар, Төмөр Өрлөг тэгээд өөр Отгонбаатар байна. Тэмүүлэн байна. За тэгээд жуудогоор гараагаа эхлээд одоо сайхан үн сүрэлдэж байгаа ах нар зөндөө байна. Аймгийн арслан ханар байна. Давааны марслан байна. Зөндөө сайхан ах нар байгаа. Зөндөө шолон шавнартай. Тэгээд хамгийн гол нь Ширээ багшийн ингээд гараар явсан тамирчид дандаа тийм төлөв даруу зан аашин сайхан эвдрээгүй. Тэнүүгээр явдсан болохоор бас багш хүний ухаан бас арай өөр үт юм л гэж боддог. Тэгээд
Ширээ багшлахаар айгуу тийм одоо яг зөв хүмүүжүүлдэг шавнараа. Тих ёстой ингэж болохгүйгээд тийм болохоор тэгээд шавнар нэг сайхан явд юм лөө гэж боддتي. Тэгээд одоо энэ тэрэлжийн газар би одоо жирэ багш дээр 3 дахь жилээр ирж бэлтгэл гарч байна. Тэгээд ийм сайхан ханга сайхан байна. Тэгээд багштаа цаашдын амьдралд ажиргал сайжрахгүй хүсье ирээ. Заана 200 кг жинтэй 2 м өндөр хүн шууд ирэл бүх болчихно гэж ярихгүй. Тэр бүх болох гэсэн сэтгэл байдэ. Тэр нь хамгийн гол шалгуур юм байна. Кичнээ жижигхэн туранхай одоо юу ирсэн гэсэн нэг бүх болно гэсэн тийм сэтгэл хүнд байдаг байхгүй. Тийм хүнтэй ажиллах амар байдаг байхгүй. Нэгэн тал тэр бүх болно гэсэн тийм сэтгэл байгаа учраас тэр хүнтэй ажиллахад за тэр чинь бэрхшээл юм их таарна шүү дээ сайн бүх болгоод чинь. Тэгэл өөрийгөө ялц сурах. Хамгийн гол нь өөрийгөө ялц сурах. Тэгээ тэрнээс гадна хамгийн гол нь их сайн зөв сайхан хүн болох нь гол байхгүй. Тэгэл тэндээс чи хэм яаш дээ. Тэгээ сайхан болох юм их сайхан зөв хүн болох хэрэгтэй. Тэгээ хамгийн гол юм одоо тэр юм байгаа шүү дээ. Тэгэл олон юм аа л да. Тэгэхдээ хамгийн гол нь одоо бүх бодлыг гэсэн тийм сайхан сэтгэлтэй байна гэдэг чинь л одоо тэр хүнтэй ажиллах амар байдаг. Ер нь аль төрөлд ерөөс амархан төрөл гэж байхгүй шүү дээ. За миний шинж одоо Солонгосын Сэрэм мөхөд бүх гэж байдیں۔ Тэнд хүртэл дэлхийн аврагт нь одоо бид нараас оролцож байлаа. Анхны бас мөнгөн медаль 3 мөнгө 2 хүртэл савал очоод. Ер нь амархан спорт гэж энэ байдгүй шүү дээ. Аль ч үндэстэн бас хүчтэй, бяртай, оюуны одоо юутай асуудал барилдсан шүү дээ. Зүгээр нэг хин нэгэн очоод ер нь төрүүлнэ гэсэн юм байдгүй шүү дээ. Одоо дэлхийд яг хөгжиж байгаа одоо спорт яг дэлхийн аварга явуулдаг болохоор 5-6 төрлөө тэмцээ. Тэрэнд нь одоо бүгд л чанар маань дэлхийн аваргаас медаль авсан. Дэлхийн аварга алтан медаль авсан байгаа. Суумаад ихлэ одоо 5-6 дэлхийн аварга байна да. Энэ нөгөө Сумагийн Японочдод одоо үндэсний команд гэж яриад байдаг шүү дээ. Тэр хуцалтай. Манай шавнар бол тэднэр маань үгдий би өөрөө юм өмсөд биенд амарлаа гэдэг юм л да. Тэгээд ганцхан үндэсний хөх гэж яриад байдаг байхгүй. Жудо өгч одоо дэлхийн 200 гаруй орнд хөгжсөн. Ийм том олимпийн тэгээд олимпиад орно гэдэг чинь том юм байхгүй. Манай Баянгороос одоо Хүрээ Маралсумыг өгчтэй одоо Цогтбаатар чинь өсвөр үеийн анхны дэлхийн аваргын хүрлийг авчирсан. Залуучуудын дэлхийн аваргын хошоо мөнгөн медаль. Яг энэ 20 наснд бол одоо дээдлийн ахнаар бол тийм амжилт гаргаагүй байсан. Амжилттай гэж бол гаргаа явж байгаа. Тэгээд энэ олимпийн нааданд ийм том ихтгэл өрлөөд явж байгаа өгч. Тэгээд яагаад энэ хүүхд яваад гэхээр сүүлийн 1 жил л одоо энэ оноогоо авсан. 20 хэд рүү орж ичлээ шүү дээ. Бүр 90 хэд дээр байсан хүүхд. Тэгээ өөрөө тэр бас нэг дайчин, ирмэгийн, зоримог их сайхан барилдаантай л да. Манай Цовогийн барилдааныг бол одоо өөрийн гэсэн пентэй болсон. Байна л. Ер нь дэлхийд ч гэсэн одоо бас жудо сонирхдаг одоо бүх сонирхдаг. Дамаа хонгороос юм. Тэгээ манай их хурлын гишүүн Батуулгаас энэ дээр их тэмцсэн. Одоо хэдэн сайхан хүүхдүүд байгаа. Дараагийн үндэсний бөхөөрч гарч Суумаач гэсэн бас нэг сайхан хүү бас байж байгаа. Нодны улсын нааданд 5 давсан хүүхд. Одоо Суумаад бас явчлаа л да. 2-3 ч байна. Одоо удахгүй стэндээс гараал ирэх баг. Аливаа спортын хөгжлийг спорт холбоо, клубүүдийн дасгалжуулагч нарын үүрэг оролцоо ач гавьяагүйгээр төсөөлхийн аргагүй. Тэв дэлхийд эх орныхоо нэрийг дуусгаж яваа шилдэг тамирчдын амжилт энэ хүмүүсийн хөдөлмөрийн үр шимээр ундран гардаг. Манай улсын бахархал болсон эдгээр дасгалжуулагчдын нэг Цэдэн ишийн Ширв. За одоо Японы мэргэжлийн сумаад яг миний өөрөө яг гарын шавнар гэх юм бол Озики Тернобужи байна. Гүшүүх Эрдэнэбаатар, Баасан Дорж. За мөнгө сайхан
Эдгээр маань одоо цолтой хөх болсон. Одоо барилж байна. За ган эрдэнэ хувьд л одоо мэрэгжлийн сумад нэг төрүүлсэн. Ган хин Эрдэнэбаатар хин эднэрийн хувьд бол Баасан дорж эднэрийн хувьд ер нь 50% гэдэг. Дээдлийн хамгийн дээдлийн зэндаанд хөштэй зандаад барилж байна да. Ер нь нийт нэг 20 гаруй хүүхэд Японд сурж одоо зарим нь бол тэнд амьдарч байна. За тэгээд жудо хөргөтөл одоо манай Батбулгын тэмүүлэнгээд одоо олимпик наад нэмэгцүүд орилох тэмүүлэн маань ер нь Японы жудо хөхийн түүхэнд анхудаа бүх Японы аврагсан одоо бас ховорхон амжилтыг гаргасан. Дэлхийн залуучуудын анхны ёс хөрлийг авсан одоо олимпиад оролцож байгаа тэмүүлэн байна. Одоо мөн давааны маань байна. Токиогийн одоо жудоч Монголын жудочтаас хамгийн түрүүнд одоо дээд мэргэжил эзэмсэн жудост болсон. За ахлах сургууль ингээд нийт 20 гаруй хүүхдүүд ер нь Японд суралцж байна 2000 оноос хойш. Ер нь олон. За яг зүгээр нэг ирээд ингээд явсан тэр их юм бол нэлийн тоо гарах юм билээ. За тэгээд тууштай хичээлэл яг одоо нэг амжилт гаргаа яасан бол нэг 100 200 гаруй хүүхэд байт юм лээ. Тэгэхээр чи одоо төв дэлхийн одоо ингээд самжуда, кураж, сума гэл ингээд яхаа чөлөө өтмөлөө тэгээд яхаар дэлхийн төв дэвс нэг 200 медаль байт юм лээ 200. Тий. Тэгэхээр чин нэлээд за улсын авраг тэгээд нэрнж тэмцээн 2 3 мянга. Нэг тийм багаараа авралахор ч одоо өсвөр залуучууд болохоор манай өсвөрдөл бол үндэсний өхөөр бол нэлээд удаа бага авраг болсон. Саам жудоогоор бол ер нь тэгээд өсвөр залуучуудад баг 20 жил өсвөр алт мөнгө хүрлийг авч байна. За нэг 40 50 удаа багаар алт авсан байт юм лээ. Тэгээд мөнгө хүрлүүд яагаад тий нэлээд их тоо гарна л да тий. Манай багш минь байнга хэлдэгтэй тэгээ эзэн хичээл заяа гэж байна. Өөрөө л ерөнсөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээ өөрөө хөдөлмөрлж ижил амжилтанд хүрнэ. Одоо тэгээ 18 19-т олимпиадын аврагд байна гэж зөндөө шижигддэг. Тэгээ тэр хэмжээнд төрөх гэж тэгээд зөндөө л хичээж хөдөлмөрлж явж байна. Тэгээс одохгүй тэгээд бас хөдөлмөрийн үүсгэн болж тэгээд олон сайхан шанартай багш байна. Сайхан гавьяд багш болох хаа гэж дотроо боддог. Би ч өөрөө улсын дамжуул аваад багшаа гавьяд болно гэж боддог л да. Тэгэл ингээл яах жоох сууж. За тэгээд өрөлдөж чинь хаадч өрөлдөж чинь. Хөлөө нэг ингээд дан чирж явдаг шүү дээ. Дан урагшаа явж. Гэтэ хойш ерөөсөө гурч. Тэгээд ерөөсөө ингэж ерөөс болохгүй юм. Гэх юм бол ерөөс дан биш. Би ч өөрийнхөө шавнырынхаа бахархдаг шүү дээ. Би бас нэг юм хийцэн гэж боддоо шүү дээ. Одоо ингээд 50 гарчлаа гэхэд би ямар ч байсан нэг өөрөө нэг өстөрхөөс гулаад одоо тэгэл одоо ажиллаж байсан, барилгачаас ажиллаж байсан бас сайхан ажиллаж байсан их орныхоо бүтээн байгуулалтанд бас тэр орон сууцыг барихад бас гар үе оролцоод өдөр шөнөгүй ажиллаад байж байсан. Их спортод өөрөө ч яг нэг сүрхий том амжилт гаргав гэж гисэн. Шавнырынхаа амжилтаар бол бахархдаг шүү дээ. Энэ нэг их ер нь их бахархдаг шүү дээ. Өөрийгөө гэж боддоо шүү дээ. Өөрөө бодлоо. Хүмүүс ч яг бас их үнэлдэг, ард түмэн маань их үнэлдэг. Бас тэргээр шавнар маань үнэхээр сайхан амжилт гаргаж байгаа л одоо бас баярлалаа. Огшоол явж л байд шүү дээ. Хамгийн сайхан юм л да багш үний. Нутгийн улс хөвгүүдэн төшиж эргийн салхин ивэж явдгийг Монгол хүн бүрийн далд совин гэрчилдэг. Хонгор нутгийн хөвгүүд нэгэн мөчөд учран золгож дэнжийн зүлэг наадмын тэнгэр баясдал хүүрнэлдэх мөч энэ ажгуу. Одоо бас энэ улсын баяр наадам сайхан болж байна. Тэгээд бас төв дэлхийд нэрийн гар дуусгасан олон сайхан шавнар төрүүлсэн хонгор нутгийн ах аймгийн арслан Шэрв ахтан зориулж хонгор нутгаан сангалцах үемэх зүрхний энийг хэмээх шүлэг уншаа. Çadı bir şadı
хаяахан сэтгэлийн минь мандалд харваа од шиг шүлгийн гэгээ жимэлдэг холын голомтны бэр шиг сэтгэл сэмрэн гэгэлзээд хонгор нутгаан сангалзан сэмхэн нэлмэрдэгэ. Харанхуй живрээ өвлийн амун шөнөөр харзны усанд өнчин ангир гунгнах шиг хагцгүй бэрхээник тэнгэр мэт нөмөрхүйд хайртай ээжийнхэн нэлгэнд ялхих шигэ тэврүүлмээрээ эсгэлэн дэн цадсан унаг ихийгээ тойрон жавтах шиг ихээ алсаас ижимэн зүүдэн дэвлээд мишээдгээ ивэн сэлмэх тэнгэрт их шиг ихэрлэх ангир шиг эсрэгэн цэцгийн сардаа ижидээ долохоо мэддгээ үе үехэн чэжний минь хөндөд үргэсэн адуу шиг шүлгийн туурай нэжгэндгээ холын голомтны хүргэн шиг сэтгэл өмрөн гансрах үед хотын тэнгэрийг аргадан шүлгээр аадуулан уужирдаг. Танаа онцгой байдлын ерөнхий газараас бас олон сайхан бүх төрсөн дөө. За 2006 оноос эхлээд онцгой байдлын ерөнхий газар аварч спорт ороо анх удаа аварч хөлөө гэж байгуулахаас болоод одоо хороолт ажиллаж байгаа. Энд бол одоо олон сайхан бүгжүүд одоо манай спорт орноос төрөн гарч байгаа. Манай спорт орноос ч одоо авраг ирэх маягаар Усын Арслан, Батсуур, Улсын зам, Баян мөнгө гэл одоо манай хэм байна. Батулд бай. За улсын начин Алтуу гээл. Улсын цолтой одоо 10 хэдэн мөх байна. Тэгэл одоо их спортоор ихэд жудо гэхэл одоо энэ жилийн олимпийн их нааданд орох одоо Цогтбаатар маань 60 кг хэмжээнд тэслэг цолтой Тунбаатар маань одоо хэдэн дэлхийн аврагт сайхан барилдсан одоо олимпийн бас их найдвар давж байгаа Тунбаатар маань ахлах цолтой цоо байдлаа. Одоо ингээд манай онцгой байдлын ерөнхий газар бол ер нь их дэмжин. Слава одоо эдийн хүртэл шавнар юм сайхан явж байна. Надад хичээлсэн олон сайхан хүмүүстэй төвлөлээ. Яг нь тэр талын ч би бол бас бодсон. Ер нь нэг хоол өгөөл одоо ингээд ягаад багш. Өөр энэ оюун тал руу тэр юм нээх тал руу нэг ярьж хэлж өгдөг. Зөв юм байнга л одоо зөв сайхан өөрийн зоригжуулсан урам тэр бол одоо илүү өөрөө хөгжөхөд тэгэл их л нөлөөлтийн одоо ер нь толгойтой л харьцна гэсэн үг л дээ. Ер нь хамгийн гол юм бол одоо тийм байна. Тэгэл Монгол хүн гэж ямар хүн байсан одоо монголчууд ч бахарх юм ихтэй шүү дээ. Өргөн уудам сайхан тал сайхан хангаа хослсон сайхан өвгдээдс маань одоо дэлхийн хэдэн хувийг эзэлж явсан бахархах юм бол маш ихтэй. Тэрийг бол өөрсдөд нь одооны хүүхдүүд сайн суулгаж өгөх юм бол Монгол гэсэн нэг өөр Монгол хүн гэдгээ нэг бахархаж бас омгч явах хэрэгтэй юм болоо гэж олон тийм юмнууд тохиолдож байсан л да. Одоо тэгээд би чи өөрөө их ном уншдаг байсан. Ганцхан бүхий холбогдол гэлгүй. Бараг сургуулийнхаа намаас анч одоо 8 төгсөд бараг бүгдийг уншсан байсан л да тий. Яа тэгээд хүн хүүхдүүд одоо хүүхдүүч ном их уншихгүй юм байна шүү дээ. Шавнар таанч хэлдэг юм. Гэтэ юм ном уншаа тэрнээс ч одоо бас нэг дайны багшуудаа явж байгаа бас тэр номны ач хувь юм гэж бас бодсон шүү дээ тий. Тэр юмнаас хэм авч шүү дээ номоос. Тэгээд тэр манай нутгийн тэр өгчүүд би 5 дугаар ангид бас тэр Монгол өх гэж дамдангой ном л да. Одоо тэрүүн шиг одоо өгчүүдийн дээр өгчүүдийн тухай бичсэн ном баг гарахгүй. Тэр бол юм оргил ном л да. Тийм. Тэгээд тэр чинь баг тэр чигээр нь чэйжилсэн тэгээд. Тэгээ нөгөө манай нут айл ламаа гэж нэг үг байсан. Хоёр жил ламаа байсан маа манай чинь нэг нөгөө хочоор нь сүүн ламаа гэдэг. Хоорон ламаа гэдэг. Тэгээд хоёулаа бүхэн тийм юм. Тэгээд тэр ламаагуудтай их ярина. Ламаагаа тэрийг их яар. Тэгэл өгчүүлдэ бүгд нь ярьж өг. Нөгөөдүүл цааш нь нөгөө өгчүүлдэ яриа л. Тэгээд намайг яхаар нэг бас яриулах гэдэг өгчүүлээс тийм байс. Тэгэл тэр бол одоо дамдангой тэр одоо намхаа одоо гомбочоо авраг гал одоо тэр яаж ясан бэртээ дэмжижсэн. Тэгэл
тэрний тухай ч одоо бүгдийг л чийжилсэн байлээ л да. Тэгэл ярьж өгнө шүү дээ. Тэгээ хүүхэд нэг яриад нөгөө дөрвийнх нь хоорондоо ярихаар бас их тэд нартай сонирн байд юм шиг байна. Нэг хүүхдээр нэг яриулаад байх нэг тийм бас. Тэгээд өөр хүнээр нэг яриулахад тэд нар ч хоорондоо бас тэгээ ярихаар зарим нь жоохон давс нэмэл ярьдаг байсан. Өөрөөгөө хамгийн хүнд мэрэгч шүү дээ. Багш ч одоо тэгэл нөгөө багш нар гэл дээр нөгөө дээхний үед бичсэн илээж бариач одоо тэгэл нөгөө юу гэдэг шиг л одоо бүхэл юм ийм шүү дээ. Сэтгэл зүйч байна, эмчч болно, тэгээ тогоочч болно. Тэгэл хоол ундыг тааруулахаас өсвөлээл бүхэл юм. Тэгэл тэнд чинь өөрөөгөө л жоохон тайван барихгүй бол ер нь тэгэл дагаал яагаад байх юм бол бас. Тэгээд тэр тамирчны тэр багш одоо тайван сайхан өөртөө ихтэй хэлж байгаа үг нь сайхан зэгцтэй яарахгүй сандрахгүй гэх юм бол багш чавж бусна нөлөөлнө шүү дээ. За чи одоо тийм мундаг тамирчинтай таарсан байна гэж зарим багш нар ч одоо пиргээл одоо тэр үнтэй яатсан гэл хинтээ таарсан. Тэрийг яллаа чи одоо чи энийг ялах хэрэгтэй чи л байх хэрэгтэй чи л юм байна та гэж одоо өөрийн зоригжуулаад урамшуулаад маш өөрөө сайхан ихтэй одоо би л баг яатсан юм шиг тийм ихтгэл төрүүлээд тэгээд шавнар ч одоо сайхан барилдсан шүү дээ. За тэгэл нэг сандраад багш нь одоо нэг тиймэрхүү байх юм бол дагаал одоо шавнар ч бас нэг тиймэрхүү бас байдаг байхгүй. Би бол одоо шавнар бол дан зоригжуулж одоо тэгэл өөртөө хүний нөөцөнд одоо их нөөц байдаг шүү дээ. Хүнд бол намаа Монгол хүнд бол гайхамшигтай их нөөцтэй улс болж боддоо шүү дээ. Оюуны ээж тэр би бол тэрийнч тэр Тэнгэрээс иргэшээсэн Монгол эр хүн бүр бүхийн ерөөлтэй байдаг. Хүү мэндэлвэл бүх хүлэг төрвөл хурдан шандаст болоорой хэмээн үеийн үед бэлгшээдэг нь Монгол түмний ёсон билээ. Түмэн олны хөвгүүдэд эрдэм юугаан өвлүүлж хүний өөрийн гэлтгүй заад сургаж аваа Ширв багш зээ хөвгүүдээ ч мундаг бөхчүүд болоосаа гэж хүсэж явдаг. Өвөөгийнх нь хүсэл биелж зээ хөвгүүдийнхээ дээлийн захыг мошгин суух өдөр холгүй бизээ. За манай хэрэг баярсан гэдэг төрж тамбын баярсан гэдэг зүгээр хэлтүүлгээ байгаа. Хоёр охин маань жилээ одоо хоёулаа хоёр эрэгтэй сургуульд өгсөн. Надад бас хоёр хөөрхөн зээ хүү. Хоёр хүү маань хоёулаа л бас бодож байгаа тийм. Том охины сүл төчргээд одоо 5 нас өнгөрч байгаа тэгээд яг ер нь харахад энэ байдлын аргад нэг бүх болчихлоо гэж харагдаад байдаг. Бага байдал ч гэсэн тэр зан ааш характер нь ч гэсэн тэгээд өөрөө бас модон нэг сайхан бүх төрөөсөө гэж одоо бүх болгон л одоо миний хүү барилдаасаа гэж одоо монголчууд ер нь бүхэл хүү төрөлт бүхэл гэж ярьдаг. Тэрүүнтэй адилхан зээ үгээ болвол одоо бас нэг сайхан бүх болчихлоо гэдэг. За тэгээд бас өөрөө бас нэг 20 хэдэн жил бас тасалж болгож хийж байгаа. Өсвөр олон хүүхдүүдтэй ажиллалаа. Тэгээд хүүгээ тэгэл бас бүх болгочихъя гэл одооноос эхлээл бэлдээл байна л да. Тийм. Ерөнхийдөө бол бас их талаан даа. Тийм энэ монголчууд гэж ярьдаг. Тэгээд хүүхдүүд маань ер нь сайхан болох гэж боддог. За тэгээд хөө сайхан болсонэр хүн болоо. Тийм. Хоёр зэв үгүй. Юу яагааг учраас хэцүү яг тулаад яавал. Тэс нэг өөгүй тийм баг. Эр бор харцган ишүүхэндээ хүчтэйд эдэрхэн залуу насанда даанчиг ажиггүй явлаа да. Аяа хөөрхий авдраа минь үзээ хэмээн цээжний гүнээс хөнгөн гуниг өндлзүүлэх энэ дуу гагцхүү хүндлэл багтлын дээдэн болсон эгэлгүй Ширв багшид зориулагдсан байна. Одонт богчод Монголын имроо
За Монгол наадам бол одоо дэлхийн наадам болсон юм билий. Би Америкийн нэгдсэн улсад жүзүүцэн хөх дэлхийн авар салбарт тэмцээн очсон. Тэгэхэд одоо наадмынхаа тэнд бас наадам хийд юм байна. 3-4 мянган монголчууд байд юм байна. Тэр Сан Франциско гэдэг хотод. Тэгээд тэгэхэд би хүмүүсийн нэг 2-3 захиасыг аваа явуулчихсан. Дан л одоо Монгол дээл хувцаа захиалж тэд нэр хамгийн сайхан тэд нэр өмсдөг юм байлээ. Тэгэхээр бас тэр Монгол бүхийн тэр ганцхан Монгол бүх биш чинь Монгол наадам үнэхээр дэлхийд ганцхан л байдаг наадам. Багштай хандаж уртудаа наслж тэгээд олон сайхан төв дэлхийн авах шавнар төрүүлж Монгол улсын гаяа тасч болох болтгоо гэдэг багштай өсөөрөө тэгээд нийт Монголын ард түмэнд сайхан надаарэ гэж хэлье да. Одоо наадам үзэл одоо явдаг гэсэн нэг тийм үгнүүд байдаг шүү дээ их нацгтарч ба тийм ээ. Дараагийн наадмыг үзэх юмсан. Тэгэхээр тэр наадам гэдэг бол үнэхээр одоо тэр бас хүнд Монгол хүнд бол байх ёстой. Хамгийн сайхан наадмууд нэгэ тэгээд манай монголчууд ч одоо тэгээд 80 настай болоос одоо 8 настай гэдэг шиг одоо дөнгөж хийс төрсөн хөтөл одоо тэгээд сайхан наадсгаагаарай л гээл. Тэгээд өсөж өрөө идөө. Түүхэн мянгануудыг өртөөлж туулсан төгөлдөр их Монгол бүх мөнх настай төр төмнийхээ цэнгэлийг манлайлсан төвшин саруул бөхчүүд минь инх амгалан. Төгөлдөр их Монгол бөхөө төгөлдөр их Монгол бөхчүүдээ. Ахалсаас ирэл дүүрэн амсаа авахд мэн мөнхийн үнэхээр Монгол хүн гэдэг бол үнэхээр бас нэг сайхан л явах хэрэгтэй юм лээ. Тэр Монгол гэдэг нэрийг бол эр хүн ч юм уу хин ч гэсэн одоо авч явна гэдэг авч явах хэрэгтэй юм лээ гэж боддоо шүү дээ. Тэр арай л өөр хүмүүс байх хэрэгтэй болох гэж боддоо шүү дээ. Монголын таланутаг ясун ужуюм бэ Монгол хүний сэтгэл